За 13-ыг хамт уншийе. Калебийн дүү Киназын хөвгүн Отниол түүнийг эзэлсэн тул Калеб түүнд охин Аахсагаа эхнэр болгон өгөв. За Калебийн хоёр дахь хүсэж байгаа зүйл нь хайрыг хүссэн байгаа. За Калеб амлалтаа бас биелүүлсэн байгаа. Ямар амлалт вэ гэхээр эзэлсэн хүнд охин Аахсагаа өгнө гэсэн. Тэг Отниол эзэлсэн байгаа. Эзлэх үед нь яасан бэ? Аахсаг өгсөн байгаа. За тэгээд Отниолын дээр хайрыг мэдэрж байгаа. За эзэн ч гэсэн бидраас энэ хайрыг бас хүлээж идэг. Хайрыг бас харахыг хүсэж байдаг. Эзэн бидраас ямар хайрыг харахыг хүсдэг вэ гэхээр эзнийг хайрлах хайрыг харахыг хүсдэг. Дээрээс нь эзнийг хайрлана гэдэг маань ахан дүүсээ бас хайрлах хайрыг харахыг хүсдэг. Энэ бас их чухал юм шиг бодоод үзье. Бурхан бидэнд зүгээр нэг хайрл гэж хэлчихээг байхгүй. Хайрлаарай ахан дүүсээ. Үнэхээр чухал учраас бүр хайрл гэж хэлчихсэн. Чухал учраас энэ хайр гэдэг зүйл нь эзний тушаал гэж бүр бичигдсэн. Тийм үстэй. Иохан 13-аас би биеийн хайрл энэ эзний тушаал юм аа. Яагаад тушаал болгосон юм бол? Хайрлахгүй. Үзэн ядаад байна. Тийм учраас бүр тушаал болгочих. Зэргүүдэд тэгдэг үстэй. Энэ зэргүүд чи хоорондоо бөөнөр ингэ цуглах юм бол бинийгаа зарим нэг нь зөгчих гол зарим нэг нь яачих гал аюу хэцүү. Тэгээд заавал сэргийг тушаалаар авч явна. Тийм баруун дэш хэрэг зүүн дэш хэрэг номхон гэл тийм. Ингээ тушаал байж ш тэд ингээ хоорондоо тийм ингэж бинийгаа ойлгож амьдарч байгаа тушаалын даа. Бид нар ч гэсэн яаж вэ? Чуулган дотор итгэлээр амьдарч байна. Бидэрт эзэн тушаалаа өгчихсөн байна. Хамгийн чухал тушаалаа өгчихсөн байна. Ямар тушаал вэ? Би хайр. Тэр энийг хайрлсан ч болно гэсэн үг үү? Хайрлахгүй байсан ч болно гэсэн үг үү? Нэг үгийг хоёр утгаар хэлсэн үг үү? За, хардаа. Хайрлахгүй байж болно гэсэн үг биш байхгүй. Бүр тушаал байхгүй. Заавал хайрл. Энэ бол эзний тушаал. Хэн нэгэн хэлчихээгүй, хэн нэгэн философийн сайхан ном биш. Хэн нэгний тэ мундаг хүний ном биш байхгүй. Энэ бурхан хэлчихсэн бидний бурханы хэлсэн тушаал. Тэгэхээр бид нар бие заавал хайрлах. Бие хайрласнаар эзнийг хайрлаж байгааг бүр мэдэж болно. За, Иохан 13-д очие. Иохан 13-ын 1. За, олсон бол хамтдаа уншъя. Энэ ертөнцөөс салж эцэг өөдөө очих цаг нь болсныг алгасал баярын юм Есүс мэдээд дэлхийд байгаа өөрийн хүмүүсийг хайрлан тэднийг эцэг хүртэл хайрлав. За. Энэчнээс харах юм бол өөрийн хүмүүсийг хайрлан тэднийг эцэг хүртэл хайрлаваа гэсэн. Эцэг хүртэл. За. Энэчнээс харах юм бол энэ 13 дахь бүлэг дээр шавныхаа хүлээг угаасан талаар харж байгаа. За. Тэгээд 12 шавхан бүх хүний хүлийг угаасан. Тэ? Юдасын хүлийг ч угаасан. Тэ? Петрийн хүлийг ч угаасан, Матагийн ч угаасан, тэ? Угаасан ингэ бодоод үзэх юм бол Есүс эцэг хүртэл хайраа эглээд харуулчихсан юм шиг. Юдас Есүсийг зарна гэдгийг Есүс бол өөрөө мэдчихсэн. Гэхдээ хүлийг угаасан. Петр өөрийг нь 3 удаа үгүйсгээд тэ? Ингээд зутна гэдгийг мэдчихсэн. Гэхдээ эцэг хүртэл хайрлсан. Нөгөө 12 шавн тэр цэцэрлэгээс зутаана гэдгийг мэдчихсэн. Гэхдээ хүлийг угаасан. Энэ ямар хайр юм шиг байна? Энэ эцэг хүртэл хайрлах хайр. Хараа. Эцэг хүртэл хайрлана гэдэг маань нэгдүгээр цаг хугацаагаа бүгдийг зориулахыг хэлээд байгаа юм шиг. Энэ өөрийн цаг хугацаа гэж байна. Хайртай бол цаг хугацаагаа зориулж чадна. Хоёрт нь болохоор өөрийнхөө бүх амьдралыг зориулахыг хэлээд байгаа юм шиг. Өөрийнхөө бүхнээ өөр. Энэ маань эцэг хүртэл хайрлах юм. За, манай ээжүүд бол үнэхээр сайн ойлгоно энэ хайр гэдэг зүйлийг. Аауд маань яг уу харилж л байгаа тийм. Харилаад явж байгаа. Гэхдээ ээжүүдийг харах юм бол үнэхээр хайрлж байгаа. Тэр хүүхдийг багаас нь агуулад тийм би бас яг ээж хүний хайрыг ойлгосон. Амар шазруу. Тэгэл ингээл өөрөө өвдсөн бүртлөө хүүхэд нь өвдсөн байхад ингээл өөрөө зөв зүгээр юм шиг ингээл яваад байгаа. Тэр ээж хүмүүс бүгд тийм байдаг юм шиг. Бүх зүйлээ өгж хайрлана. Дээрэс нь бүх цаг хугацаагаа өгж хайрлана. Үнэхээр бурхны хайртай дөхөх зарим шиг. За. Бид нар ч гэсэн бурхныг тэгж хайрлах хэрэгтэй юм шиг. Цаг хугацаагаа эзэн зориулна гэдэг маань бурхныг хайрлаж байгаа нэг хэлбэр. Өөрийн биеэ зориулна гэдэг маань бурхныг хайрлаж байгаа нэг хэлбэр. Тэгэхээр юу вэ? Цаг хугацаагаа өгж хайрлах хэрэгтэй. Бүхнээ өгж хайрлах хэрэгтэй юм шиг. За. Есүс бүхнээ өгж хайрлаад үр дүн нь сайн байсан болов уу, муу байсан болов уу? Сайн байсан тийм. 12 шавьяас нэг нь л урвсан шүү дээ. Нөгөө 11 нь эцэстээ яадаг вүлээ? Есүсийг дахин ямсны дараа өөрөөсөө амийг зориулан барин байж сайн мэдээг тараасан. Яагаад бол Есүсийн хайрыг дараа нь ухаарчихсан байна. Тийм үстэй. Якоб бол шууд цааслуулчих. Петр болохоор бас сайн мэдээг нэлээд тараагаа нэлээд явж байгаа тий загламаа дээр цовдлогдоо уруу харж цовдлогдоод Иохан пастрын 3 дахь үгэн дээр гардаг шүү дээ. Ромоос ингээл зүхтааж байгаа. Тэгсэн чинь хажуугаар нь хэн зөрдүүлээ? Хэн зөрдүүлээ? Есүс шүү. Гайхаад эзэн та юу хийж байгаа юм бэ? Яагаад ийшээ явж байгаа юм бэ? Чиний хайж байгаа загламааг үүрхээр за. Тэгсэн чинь үгүй эзэн болохгүй би өөрөө үргээд өөрийнхөө амийг өөрөө очиод өргөчж байгаа.
Миний эзэн загламаа дээр зовлогдсон бол би уруу дэш хараад зовлогдно гэл. Тэр одоо нүсэн бүгдээр ч ба. Тэрийг сонсох болгонд үнэхээр хатагддаг. Петр тэр хэмжээгээр эзнийг хайрлсан. Гэхдээ бодоод үзэх бол Есүс эхлээд бүр үнэхээр их хайрлчихсан. Тэгээд тэр хайр нь гарч ирж байгаа. Тийм үү? За. Бид нар итгэлийн амьдралаар амьдрангаа итгэлээ бурханд харуулж байна. Дээрээс нь хайраа бас харуулах хэрэгтэй. Яагаад вэ? Бурхан тэр хоёр зүйлийг үнэхээр хүсдэг байхгүй. Бурхан энэ хоёр зүйл дээр тулгуурлан олон зүйлийг бий болгосон. Одоо итгэлээр аврагддаг үстэй. Итгэлээр л амьдарч байгаа үстэй. Хайр байсан учраас л аврал бий болж байгаа үстэй. Хайр байгаа учраас ахын дүүс илүү их олон болж байгаа үстэй. Бид нар илүү олон зүйлийг, илүү чухал зүйлсүүдийг хийвэл илүү сайн юм шиг байна. Иохан 21 руу очие. За бидний сайн мэдээ хэвчлэл. За 17-г хамтдаа уншъя. Есүс түнд 3 дахь удаага Иохны Симоно чи намайг хайрладгүй гэв. Чи намайг хайрладгүй гэж тэрээр 3 таа асуусан учраас Петр гуниглав. Тэр эзэн минь та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь та мэднэ гэв. Есүс түнд хондийг минь тэжээ гэж. За. Есүс 3 удаа асуучихсан. 3 дахь дээр Петр тэгж байгаа юм. Тийм. Та намайг та хачиж. Та бүх юмсыг мэднэ. Танд хайртайг минь та мэднэ гэж. Тэгээ Есүс хариулна хондийг минь тэжээ гэж. Харин Бурхан нэг ингэж бодож үзсэн. За өөр дөр Паска чи Бурханыг үнэхээр хайрлаж байгаа юм. За ихнийх төр бол бас бодно. 2 дахь асууж үзлээ, 3 дахь асууж үзлээ, 4 дахь асууж үзлээ. Ингээ бодоод байх юм бол намайг хайрлсан шиг хайрлаж үнэхээр чадахгүй. Мөс чадраа ингээ гаргаж ирээд би Бурханыг хэрийг хайрлаж байгаа юм болоо. Бурхан намайг яаж хайрлсан шиг үнэхээр хайрлаж чадахгүй. Гэхдээ Бурханыг хайрлаж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй, харуулах хэрэгтэй. Ахын дүүсээ хайрлах маань Бурханыг хайрлаж байгаа хамгийн том хэлбэр. Ахын дүүс маань намайг доромжлох үед хайрлах сэтгэл маань хөрдөг. Ахын дүүс маань намайг үл хөндлөх үед хайрлах сэтгэл маань хөрдөг. Гэхдээ хэсэг хугацааны дараа буцаад за тэгж болохгүй байна гэдээ ойлгочихдог. Тэр маань юу вэ? Хайр. Энэ Петрийн хайр яаж гарч ирсэн юм болоо? Юм бодоод үзэх юм бол энэ Петр Бурхандаа үнэхээр ойрхон байсан. Үнэхээр ойрхон амьдэрсэн. Петр 3 шавнд хамт явж байдаг. Петр, Яаков, Иохан, Есүстэй их ойрхон байсан. Тэр синагогийн ахлагч Яарын охиныг амьлуулахдаа хамт байсан. Хувирлыг үзэхдээ хамт байсан. Гецмант цэцэрлэг дээр очиж тэр гурав хамт байсан. Тэгэхээр ингээд хамт ойрхон байж ээж тэр Есүсийн хайрыг их сурж байгаа. 12 шавьаас 3 ойрхон байсан. 70 шавнаас 12 шавь илүү ойрхон байсан. Дахиад олон шавнар байсан. Тэгэхээр Петр, Иохан, тийм Яаков энэ гурав яагаад ойрхон байсан бэ? Ойрхон байж их зүйлийг сурсан. За тэгвэл бид нар чуулганд яагаад ойрхон байх ёстой юм болоо? Бид нар чуулганд яагаад ойрхон ирэх ёстой юм болоо? Яагаад юм бол Бурханыг илүү их мэдэх хэрэгтэй. Бурханы тэр хайрыг илүү ихээр ойлгох хэрэгтэй. Эдгээр амьдрах тусмаа л тэр хайрыг ойлгож идэг. Семинарыг сонсох тусмаа л тэр хайрыг мэдэрч идэг үстэй. Тэгэхээр юу вэ? Би ойрхон байж иж хайрыг мэднэ. Чуулган руу бүр ойртох хэрэгтэй. Бурхан руу бүр ойртох хэрэгтэй.